Яг энэ хагас коксын шахмал туршийг үйлдвэрлэхэд өнөөдрийн хүртэл 5 жилийн хугацаанд үйлдвэрлэж шахмал турш үйлдвэрлэжсэн технологийн горимдоо бол ямар нэгэн өөрчлөлтийг бол оруулаагүй. Үндсэн түүхийн эдийг солиход үйл явц явж байгаа энэ дээр. Үндсэн түүхийн солих үйл явцыг бол сая манай инженерүүд бол хэлсэн. Хагас коксоор солиход одоо ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг бол сая бас таанарт хэлсэн. Өшөө одоо танилцуулга үзүүлсэний дараа бас өшөө тодорхой мэдээлэл өгж болно. Ер нь бол бид нар бол 19-оос одоо 23 он нийтдээ 5 жил явхад нийтлэн болон барьцалдуулагч гэсэн хоёрхан одоо орцтойгоор технологийн горимыг өөрчлөхгүйгээр явж ирсэн. Тэгээ яг одоо саяын энэ хагас коксын туршийг үйлдвэрлэхэд технологийн горим дээр бол өөрчлөлтийг оруулалгүйгээр туршиж үзэж байгаа юм. Тэгэхээр хэрвээ бид нар технологийн горимд өөрчлөлт оруулаад та нар ингэчлээ гэдэг тийм хардлага юу байж болохгүй. Тэгэхээр яг үндсэндээ технологийн горимд бид нар хагас кокс үндсэн түүхийдэн дээр хагас коксыг өөрчилж байгаа гэж ойлгож байна. Хагас кокс маань өөрөө бидний одоо өнөөдрийн хэрэгжилж байгаа мэдлэнгийн одоо шин чанараас 2 дахин одоо сайн чанарын үзүүлэлттэй байгаа. Энийг бол бид нар өөрсдөө туршилтаар одоо галгааны туршилт болон одоо мэрэгжлийн итгэмжлэгдсэн лабораториудын үр дүнгээр одоо баталгаажуулж авч байгаа.